За хамтдаа үзэгчтэй маш их баярлалаа. Хөтөлбөр үргэлжлэн хурж байна. Яг одоо та бүхэндээ зочноо уулзуулахад бэлэн болсон байна. За өнөөдрийн зочноор экологийн цагдаагийн албаны урьдчилан сэргийлэх хамтын ажиллагааны хэлтсийн ахлах мэрэгчлэлтэн цагдаагийн ахлах тэслэгч Бэлгүүн төгс бидний студид хүрэлцэн ирсэн байна. Сайн байна уу? Өнөөдрийн мэнд хүргэе. За 27 цаг болж байна. Экологийн цагдаагийн албаны зүгээс за бас хэлж хэрэгжүүлэх, анхааруулах зүйлс бол маш олон байгаа болов гэж бодож байна. Тэр үүднээсээ бас таныг студидд урьж өсөж олондоос анхааруулах, мэдлэг, боловсруулах тал дээр бас энэ зөвлөгөө танаас авах гээд. За та хоёрын өнөөдрийн мэндийг хүргэе. За цагдаагийн газрын экологийн цагдаагийн алба хариаллынхаа дагуу эрүүл мэндийн тусгай ангийн 24 дугаар бүлэгт хариаллын 14 гэмт хэрэгт за мөрдөн шилгээ ажиллагаа хариаллын дагуу хийгддэг байгаа. Мөн зөрчлийн тухай хуулийн 7-гийн 10 тухай буюу усны тухай хууль тогтоомж зөрчих буюу усан сан бүхий газар та хог аягдлаа хийсэн машин техник угаас энэ хариаллын дагуу манайхад шалгадаг байгаа. За мөн одоо энэ хүрээлэн байгаа орчин зэрэг гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр олон талтай ажил арга хэмжээнүүдийг зохион байгуулдаг. Энэ дундаа гим нууц талдаараар үйлдэгдэг гэмт хэргийг илрүүлэх. За энэ дотор ганцхан одоо 14 гэмт хэрэг гэдэг чинь хууль бусаар А гэнэ хууль бусаар мод бэлтгэх, энэ дотор ойн сан бүхий газраас зөвшөөрлгүйгээр мод бэлтгэх, гарал үүсгийн гэрчлэгээгүйгээр мод бэлтгэх тээвэрлэх асуудлууд байдаг. За хууль бусаар ашигт малтмал хайх, олборлох энэ төрлийн гэмт хэрэг байдаг. Ой хэрийн төмөр тавих гэмт хэрэг байдаг. За байгалийн ургамлыг хууль бусаар гэмт хэрэгүүд гих мэтлэн гэмт хэрэгүүдээс урьдчилан сэргийлэх, за илрүүлэх гэх олон ажлуудыг зохион байгуул ажилладаг байна. За тэр дундаа ойн хээр одоо яг энэ хаврын хураашил ихтэй үед бол ойн хэрийн төмөр бол маш их дэгддэг. Жил болгоны л ер нь хавар их бол хамгийн их ойн хэрийн төмөр гардаг болоо гэж зүгээр бодож байна. Энэ жилийн үед ер нь бас яг хэр их ойн төмрийн одоо бүртгэгдэж байна. За сүүлийн одоо энэ сарын одоо 14-ний байдлаар Дорнод аймаг, Сэлэнг аймаг, за Ховд аймагт гээд нийтдээ ойн хэрийн төмөр гарсан байна. Ер нь хуулиараа хавар намрын хуурашилтын эд үед хавар намрын хуурашилтын үед яг энэ галж шатамхай зүйлтэй боломжгүй харьцсны улмаас ойн хэрийн төмөр гарах үндсэн шалтгаан болдог. За иргэдийн хувьд за мөн аялагч зугаалагч амрагчны хувьд санамсар болгоомжгүйгээр за ойн бүсэд нийслэлийн ногоон бүс ч юм ойн сан бүхий газар явахдаа санамсаргүйгээр ил задгаа галт болчдөг. За мөн одоо тамхины ишийг одоо унтраалгүйгээр хайдаг. За тэнд бас хог аягдлаа хайдаг гэх зэрэгээр одоо энэ ойн хэрийн төмөр гарах үндсэн шалтгаан болдог. Тэгэхээр одоо энэ ойн хэрийн төмрөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр олон талтай арга хэмжээ зохион байгуулалтын нэг нь тухайн аймагт одоо төрийн захиргааны төв байгууллага буюу аймгийн байгаль орчин за мөн онцгой байдалтай хамтарсан одоо эрүүл хэний шалгалтын ажлыг зохион байгуулж байна. Яг тэр нэг хяналтын одоо дээшээ гардаг, хээр гардаг, за ойн сан бүхий газрууд руу гардаг яг аман дээр нь хяналтын цэгүүдийг байршуулад за мөн заавар зөвлөмжүүдийг өгч ажиллаж байна гэсэн. Одоо нэг шил хаяхад л гал гарах аял. Тий. Шил гарахад одоо тухайн нэг дулааны өөрөө ялгаруулад өөр бас төмөр гарчдаг тохиолдлууд бийдэг гэсэн. Тэгэхээр бас яг явж байгаа хүмүүс яг өөрсдийнх нь анхаарал болгоомжл маш чухал байгаа тийм. Маш чухал байгаа. Энд одоо санамсар болгоомжгүйгээр гэж. Түүнээсээ шууд байгаль орчны шууд шатаа гэсэн одоо зорилготой хүн байхгүй болох. Санамсар болгоомжгүйний жижигхэн үйлдэлээс л энэ байгаль эколог тасар хэмжээний хор хохирол учруулж байгаа. Энэ нэргүүлээ тухайн ургамлын одоо ургамлын дээрээс тэнд амьдарч байгаа амьтанд нөлөөлнө, газарт нөлөөлнө, амьдарч байгаа иргэдэд нөлөөлнө, бүх юмд нөлөөлж байгаа. Энийг хохирлыг аваад үзэх юм бол маш их одоо хэдэн тэрбумаар тоологдохоор хор хохирол гардаг. Бас нэг зүйл нь зөвшөөрлгүй. Бас ан хийх. Одоо жишээ нь зүгээр бид бүгдийн хамгийн сайн мэддэг бол одоо яг энэ загасчлах үйлрэл нь бол болоогүй байгаа гэдэг. Тэнгүүт яг усын эсцэн энэ үед бол бас хоббитэй нөхдөд бол бас нэг зөвшөөрлгүй тийм зүйл хийх гэдэг юм уу? Энэ жишээ тий. Ер нь ингээл маш олон ийм зүйл зөвшөөрлгүй хууль бусын ан агнаар бас нэлээдгүй явагддаг энэ үед. За бүр эхнээс нь тайлбарлаа ярих юм бол Монгол улс амьтны тухай хуультай амьтны тухай хуульд ерөөсөө амьтны 3 ачиж байгаа. Энэ нэг ховор амьтан ховор элбэг тархацтай амьт ингээ 3 ачиж байгаа. За энэ нэг ховор амьтдтай болохоор агнаж хуулиар болохгүй. Энэ нэг ховор учраас энийг хамгаалах ёстой, хайрлах ёстой. Мөн тухайн одоо байгаль нутагт нь одоо тэр байгаль хамгааллын бодлогуудыг хэрэгжүүлэх ёстой. За ховор амьтныг болохоор Монгол Улсын засгийн газрын тогтоолоор энэ амьтан ховор амьтан шүү гэдэг. За элбэг тархацтай амьтан гэж вэ? Энэ элбэг тархацтай амьтан болохоор
нийтдээ 3 төрлийн ангилалд орж байгаа. Тэгэхээр нэг ховор агнажлахгүй, ховрыг бас агнажлахгүй. Элбэг тарах хэвээр амьтныг тухайн одоо захиргаа аймгийн байгаль орчны газар зөвшөөрлийн дагуу ангидаг. Яг одоо энэ үед болохоор 4 сарын 1-ээс 6 сарын 15-ны үед болохоор загсны яг үржилийн үе учраас загсыг агнаж болохгүй. Мөн дээрэс нь 4 сарын 1-ээс 6 сарын 15-наас бусад үед 7 сард, 8 сард, 9 сард бас үржлийнхэн үеүүд явагддаг загсууд байдаг. Энэ дотроо Монгол Улсын засгийн газрын тогтоолоор ховор амьтны чагсаалтанд орсон буюу тулыг хуулиараа агнажлахгүй ямар ч тохиолдолд бусд үеч гэсэн гэсэн үг. Тэгээ яг энэ үед нь агнах юм бол та хуулийн хариуцлага үлээгдэнэ гэсэн үг. За гэх мэтчлэн ер нь иргэд олон нийт рүүгээ. За экологийн цагдаагийн албанаас ер нь хэрэг энэ мэдээллүүдийг одоо түгэж хүргэж байгаа бол. Одоо цагдаагийн байгууллага өөрөө ер нь одоо энэ 21-р зуунд бүх юм дэвшилт техник технологи 90 үе болцсон байна. Цагдаагийн байгууллага өөрөө одоо хуучнаар одоо ингэх юм бол нэг цаасан дээр юм хөвлээд энэ хуулийн заалтыг хараараа үзээрэй гэдэг үе хоцрогдсон. Бүх юм цахим руу шилжчихсэн гэсэн үг. Энэ цахим технологи дижитал шилжилт рүү шилжээд бүх юмыг одоо цахимаар дамжуулж одоо энэ цагдаагийн байгууллага зохион байгуулж байгаа арга хэмжээнүүд ерөнхийдөө л иргэд олон нийт хаана байна? Тэр үнд нь тэр мэдээллийн зөвлөмжийн сэрэмжлүүлгийг өгч байгаа гэсэн. Тэгэхээр агнаж болохгүй энэ зохион байгуулалт цагдаагийн байгууллага зохион байгуулж байгаа арга хэмжээ бол ерөнхийдөө л иргэд олон нийт рүү хууль сурталчилж байгаа. Хуулийн тайлбарыг одоо хуулийн тайлбар гэхээс илүү зөвлөмжийг ийм хуулийн заалтаа, ийм өрсөн зэргийлэх зөвлөмж мэдээллийг өгч байгаа гэсэн. Тэгэхээр иргэд олон нийт рүү чиглэж байгаа, цахимаар дамжуулж байгаа мэдээлэл телевизээр, сошиал хуудасаар за өөр одоо иргэд олон нийтийн үзэх одоо дуртай сэтгүүл сонин сайт бүх л одоо хэвлэл мэдээллийн байгууллага хэрэгслүүдээр хуулийн зөвлөмж сэрэмжлүүлгийг өгч ажилладаг байх гэсэн. Бид нар одоо хуучнаар гэх юм бол одоо цаас бариад явдаг үед өнгөрсөн. Цаас ч гэсэн өөрөө хэмнэлтийн тухай хуулиар тарах материал хэвлэхийг хоригдсан байгаа гэсэн. Тий. Тэгээд бид бүхэн ч бас хөрөглөхийг зорддог байгаа. Та бүхний маань мэдээлсэн. Одоо тий жишээ нь гэвэл хэд хоногийн өмнө бас одоо нөгөө загсыг тий одоо энэ үеүүдэд ингэхгүй байх шүү гэд мэдээлэл гарсан байханаас үзэгчдэд хүрэхийг зорж илаа. Тэгээд бид бүхний бас одоо санамсаргүй үйлдэлээс болж одоо байгальдлын антэд маань тий хөрөх учиргүй. Тэгэхээр үзэгч та бүхэн манаас цаг тухайд нь одоо энэ сошиал хөгжсөн үед бас тий өөрсдөө ороод одоо экологийн цагдаагийн албаны пэйж рүү ороод хүртэл харах боломжтой байлгүй гэж бодож байна тий. Тий. Одоо энэ экологийн цагдаагийн албагүй ер нь бол цагдаагийн байгууллагын одоо цахим хуудас бүхий л одоо сэрэмжлүүлэг мэдээллийг явуулж байна. За мөн одоо энэ олон дагагчтай цахим хуудасуудаар ч гэсэн сэрэмжлүүлгийг бид нэр өнөөдрийн цахим хуудасаар бүх одоо төрлийн мэдээллийг авдаг болсон байна. Өнөөдөр дэлхийд даяар одоо глобалчлогчдод одоо хаана юу болж ийн гэдгийг одоо бид нэр цаг тухай бүртэн авдаг болсон байна шүү дээ. Гэмт хэрэгээс өрсөн зэрэглэх дүн шинжилгээ судалгааны багийг тогтмол ажилуулдаг. Тэгэхээр энэ төрлийн одоо энэ дундаа экологийн цагдаагийн албач гэсэн бас дотроо дүн шинжилгээ судалгааны багтаа. Тэгэхээр энэ төрлийн гэмт хэргийг хэн үлдээд байгаа, хизээ үлдээд байгаа, хаана үлдээд байгаа, энд одоо хэн өртөөд байгаа гэдгийг бүгдийн судалгаагаар тоо баримт дээр гаргаад ирсэн байгаа гэсэн. Тэгэхээр тэр цэгүүд дээр нь очиж энэ өрсөн зэрэглэх ажлыг тогтмол зохион байгуулахад илүү үр дүнтэй. Дээрээс нь одоо цагдаагийн байгууллагаас хүрээлэн байгаа орчин нутгийн гэмт хэрэг зөрчил ирэх 10 жилд өсөх хандлагатай байгаа гэсэн бас судалгаа гарсан байна. Тэгэхээр бид нар энэ өсөх хандлагатай байгааг уйлдуулад ер нь хүүхэд залуучууд руу чиглэж энэ экологийн боловсрол гэж юу хэлээд байгаа юм. Энэ экологийн боловсрол энэ эргэцэн хөтөлбөрөөр дамжуулаад энэ иргэд хүүхдүүдэд боловсрол нь олгочихё. Энэ амьтныг агнаж болохгүй юм байна. Монгол орн өөрөө байгалийн асар их баялагтай байна. Энэ дундаа амьтны аюул олон төрөл зүйлтэй байна. Энэ төрөл зүйлийг бүгдийг таньж мэддэг болъё. Дээрээс нь ургамлын ийм Монгол орны ургамалтай байна, устай байна, гол мөрөнтэй байна гэдгийг нийслэлийн ерөнхий боловсролын болон одоо орон нутгийн бүх ерөнхий боловсролын хүүхдүүдээр дамжуулаад экологийн клубыг байгуулсан. Энд цагдаагийн байгууллага өөрөө түүжээлэн орж мандалж тэр хүүхдүүдэд дамжуулж одоо сургалт мэдээлэл тэгээд дээрээс нь мэдлэг олгох одоо гарын авлага тараах материал тэгээд одоо видео контентуудыг дамжуулж эко клубүүдээр дамжуулж хүүхдүүд экологийн боловсролыг олгож ажиллаж байгаа. Ер нь хүүхдүүдийн хүлээж авж байгаа оролцож байгаа оролцооны хувьд ч гэдэг юм уу энэ хэрэг хүүхдийн хувьд бол одоо маш одоо цагаахан цаас гэж ярьдагтай адилхан хүүхдүүд тухайн амьтныг илүү үзхийг хүсдэг, харахыг хүсдэг. Тэгээд одоо энэ амьтдын талаар илүү их сонирхолтой байдлаар өөрсдөө судалж үздэг. Нэрийн ямар гоё сонирхолтой энэ амьтдыг
манай Монгол орнд амьдардаг юм уу? Би анх удаа энэ амьтныг үзэж байна. Маш их сайшаалтайгаар хүлээж авдаг хүүхдийн үед. Хөөрхөн юм а тий. Тэгээ одоо ийм хөөрхөн клубын төвшөнд аваачаад ирэхээр өөртөө сонирхох нь тэгээ бусдаас нөлөөлөх нь эргэн тойрныхаа хүмүүст бас хүргэх нь. Тэгээ одоо насны хүмүүст л одоо яг мэдээллийг хүргээ явж гин гэсэн үг шүү дээ тий. Ер нь яг нэг хүүхдүүдэд багаас нь ингээ заагаад өчгөр жишээ нь зүгээр хажуу тамхи татчих болохгүй ч гэдэг юм уу те. Тэр зүйлийг өөрсдөө ингээ багаасаа мэдсэн байдаг учраас хажууг нь бүр нэг том хүндж хүртэл шууд нөлөөлж чадхаар тийм хэмжээтэй болчдөг учраас яг багаас нь яг энэ зүйлийг бол суулгахын зүйтэй болоо гэж бодож байна. За бас нэг том асуудал байгаа. Хотын зах орчмоорч гэдэг юм уу ер нь хог хаягдал гээл нэг орчин бохирдуулах энэ асуудлууд бас нэлээдгүй ер нь байсаар л ирсэн те. Энэ асуудлууд ер нь яг хэр одоо явагдаж байна. Энэ асуудал дээр хэр одоо ажиллагаанууд явагдаж байгаа болоо. За манай одоо цагдаагийн байгууллагаас энэ ерөнхийдөө хот гэхээсээ илүү одоо зуны цагт зуны одоо амралт зугаалгын цагт орон нутгаар руу чиглээд явахдаа та хог хаягдлаа бүү хаяач. Тухайн хог хаягдл чинь байгальд одоо удаан задар шингэх хугацаа нь маш удаа. Тийм учраас энэ хог хаягдлыг та аваад явсан бол буцаагаад аваад ирээ. Тэгэхээр энэ одоо энэ Монгол улсад 8 сар зохион байгуулагдах энэ COP17 цөлжилтөөс сэргийлэх энэ одоо том баг хурал болгоч шүү дээ. Энд одоо хунцаргүй COP17 гэдэг байгаль орчин уур амьсгалын яамнууд зохион байгуулж байгаа энэ том аян арга хэмжээнд километрийн цагдаагийн албад нэгтгэн орсон байгаа. Тий. Тэгэхээр ямар ч гэсэн хуванцараас татгалзъя, хуванцрын хог хаягдлыг багасгах гэсэн өрөөндөө бас иргэд рүү чиглэсэн одоо соён гэрүүлэх ажлуудыг бас зохион байгуул ажиллаж байна. Маш олон ажил одоо нөгөө төлөвлөгөөний дагуу тий үргэлжил хийгдэж байна. Тэгээд одоо улирал болгоно л анхаарах хэрэгтэй зүйлс байгаа дээ тий. За одоо ялангуяа энэ хаврын улиралд, зуны улиралд бас манай үзэгчид одоо энэ албан байгууллагууд тий алба хаагчдын хэлж байгаа бас эдгээр зөвлөгөөнүүдийг сайтар сонсож байгаасай. Тэгээд цаг тухайд нь бас анхаарад эргэн тойрныхон хүмүүст анхааруулад явж байгаасай л гэж хүсмээр байна. Тийм. Тэгээд яг одоо уран план цаг болж байгаа учраас ойн хээр гал төмөрийн асуудлууд бол нэдэлгүй байгаа. За тэр ганцхан ойн хээрж гэхээс илүүтэй бас яг энэ хотод дотор нийслэл дотор бас тий. Энэ дотор бас нэг юм байгаа даа. Асуудлууд байгаа. Одоо цагдаагийн байгууллагууд бас одоо ганцхан яахгүй шүү дээ. Цагдаагийн байгууллагууд энэ цуслангийн ногоон бүсэд энэ үнжмэн шар үсээ шатаачдаг. Тэрнээсээ болоод бусдын ийд хөрөнгө амнасад ийм хохирох тохиолдлууд байдаг. За өөрийнхөө одоо яг хаврын хуур хашилтын ийд үед одоо мэрэгжлийн байгууллагын онцгой байдлын одоо газар тэгээд дээрс нь нийслэлийн байгаль орчны газараас гаргасан зөвлөмжийг хэрэгжүүлэхэд та үнжмэн шар үсээ битээ шатаагач. Тэр үнжмэн шар үсийг шатаагаад дотроо одоо нэг хашаан доторх хүмүүс шатааж ин гээд дараагийн хайл руу алдаад дахиад олон ага талбайг шатаачдаг тохиолдлууд байдаг. Өөрийн төмрийг өөрийнхөө хяналтанд байна гэж бодоод гал тавьчихдаг. Тэр нь эргүүлээд маш олон талбайг хамраад явцдаг ба. Тэгэхээр одоо энэ цагдаагийн байгууллагаас та хаврын хуур хашилтын үед үнжмэл шар өсөө бүү шатаагач гэж зөвлөж уриалмаар байгаа иргэд рүү. Ер нь бол тэрийг шатаах нь өөрөө буруу зүйл байгаа шүү дээ. Одоо хүмүүсийн одоо хандлага нь одоо энэ үнжмэн шар үсээ шатаачих юм бол гоё ургадаг ч юм уу тийм хүү зүйлүүд байдаг байгаа. Тэгж яриад байдаг. Тэгж яриад байдаг. Мэргэжлийн байгууллагаас өгч байгаа анхаарал төмрийг өнөөдөр бид хянаж чадахгүй шүү дээ. Нэг нь гарсан төмрийг өөрийнхөө хяналтанд байна гэж бодоод тавьчихдаг. Гэтэл яг тэр хяналтнаас яг байгаль цаг үеийн нөлөөнөөс гар авчиж байгаа. Дийлэхэр болж байгаа. Тэнгууд нөгөө манай онцгойгийнх маань нэр ундраадаг. Тэгээд тэр нь өөрөө хүний эд хөрөнгөд бас асар их орох үзүүлдэг байгаа шүү дээ. За гих мэтчлэн анхааруулах тий сэргийлэх одоо маш олон зүйлсүүд бол байгаа. 10 сар дээр бидний ярилцах хугацаа өндөрлөгдөх гэсэн байна. Студид маань хүрэлцэн ирж бас зөвлөгөөнүүдийг анхаарал болгоомжлуудыг одоо үзэгчид маань хүргэж шатсан болоо гэж найдаж байна. Танд маш их баярлалаа. Баярлалаа. Өнөөдрийн зочноор экологийн цагдаагийн албаны урьдчилан сэргийлэх хамтын ажиллагааны хэлтсийн ахлах мэргэжилтэн цагдаагийн ахлах дэслэгч Бэлгүн Төгс оролцлоо. За хамтаас үзэгчидтэй маш их баярлалаа. Хөтөлбөрийн дээр өндөрлөж байна. Маргааш хэрэг уулзлаа. Тэр баяртай.